Тэр Хятадд 51 жилийн турш амьдрахдаа тус улсад өөрийн үүсгэн байгуулсан нийгэмлэгээр дамжуулан 800 гаруй илгээлтийн эзэдийг авчирч тус улсад 125 сургууль байгуулж 18 мянган хүнийг Христ рүү эргүүлсэн бөгөөд Хятад улсын 18 мужид 300 гаруй ажлын байр бий болгосон. Энэ бүх зүйл 17 настай бяцхан хүүгийн мөрөөдлөөс ихтэй. Та бүхэндээ Британаас илгээсэн протестант илгээлтийн эзэн Хайдсан Тейлорын намтар түүхээс хуваалцаж байна. Тэр үнэхээр Хятад үндэстний төлөө бүх амьдралаа зориулсан. Түүний Хятад үндэстэнд хайртай, тэдний төлөө үхэн өгтлөө амьдарсан гэж хэлэхэд хэлсдэггүй. Хятадын соёлд мэдрэмтгий, сайн мэдээг түгээх халуун сэтгэл, итгэх зүтгэлээрээ алдартай нэгэн байв. Тэрээр уугуул нутгийн соёлыг судалж, өөрийгөө уусгаж, Хятад хувцас, эд зүйл хэрэгэлдэг байв. Тэрээр нэгэн удаа хүмүүс намайг гадаад хүн биш, Хятад хүн гэж хараасаа гэж хүсэж байна гэж хэлсэн байдаг. Түүхч Рук Такер түүний амьдралыг товчхон өгүүлэхдээ Илч Паулаас хойш 19-р зуунд өөр ямар ч номлогч Хайдсан Тейлороос өөр илүү өргөн алсын хараатай газар зүй хувьд өргөн бүс нутагт сайн мэдээг стратегитэйгээр төлөвлөн хэрэгжүүлээгүй гэж дурдсан байдаг. Тейлорын хувьд Мандарин, Чаожао, Шанхай, Нимбогийн Ву аялгау зэрэг Хятадын хэд хэдэн хэлээр номлодог байв. Тейлор 1832 оны 5 сарын 21-нд Йоркшир мужи Брансли хотод хиймч, эм зүүч, номлогч Джеймс Тейлор болон Амелия нарын хүү болон мэндэлжээ. Тэрээр 15 наснда хөөрхий Ричард нэртэй сайн мэдээний тохиомлыг уншсаны дараа Есүс Христэд итгэх болсон. Удалгүй 1849 оны 12 сард 17 настайдаа Хятад руу илгээлтээр явахаар шийдвэр гаргасан. Тэрээр олон илгээлтийн эзэдтэй уулзаж, туршлага судалж, өөрийнхөө илгээлтийн талаар гэсэн өөрийгөө бэлтгэж яв. Тейлор Уолтер Хенри Метхүрстийн бичсэн Хятад улсын талаарх байр суурь ба Хятадын төлөв хэмээх номыг олж уншсан бөгөөд тэр үедээ Мандарин, Грек, Еврей, Латин хэлийг судалж эхлэв. Тэр заавал сургууль сурах шаардлагагүй бөгөөд хүсэл мөрөөдлийн төлөө өөрийгөө сурч мэдхэд зориултаар дүүргэж байсан. 1851 онд тэрээр Кингстон Холл дэх ядуу дүрэгт нүүж Роберт Хардигийн эмнэлэгт туслахаар ажиллаж, өөрийн итгэл үнэмшил, үйлчлэлийн амьдралд өөрийгөө бэлдэж, ядуусын төлөө өөрийгөө зориулж, Бурхан түүний хэрэгцээг хангана гэсэн итгэлээр өөрийгөө бэлтгэсээр байв. Тэрээр ядуу хүмүүсийн дунд сайн мэдээ тохимолт тарааж, нээлттэйгээр сайн мэдээ хүмүүст тарахад өөрийгөө дасгалжуулж байв. 1852 онд Плимут ахын дүүсийн чуулганд баптизм хүртсэн. Тэр жилдээ Хятадд ажиллах бэлтгэл болон Лондонгийн Whitechapel Royal London хэмээх эмнэлэгт анагаах ухааны чиглэлээр суралцаж эхэлсэн. Английн иргэний дайны үеэр Хятадын талаарх мэдээлэл түүний сонирхлыг маш их татсан. Учир нь Хятадд Христийн шашны эсрэг чиглэсэн худал, буруу суртал бүхий олон нийтийн хөдөлгөөнүүд гарч байсан болохоор Тейлор Хятадд сайн мэдээ түгэх нийгэмлэгийг үүсгэн байгуулахад хүргэсэн. Хайдсан Тейлор өөрийгөө ч гэсэн анхны илгээлтийн эзнэр санал болгодог. Тейлор 1853 оны 9 сарын 19-нд анагаахын чиглэлээр суралцаж, төгсгөөс өмнө Англиг орхиж, Ливерпулээс хөдөлж, 1854 оны 3 сарын 1-нд Хятадын Шанхай хотод иржээ. Энэ аялал 5 сар орчим үргэлжилсэн. Түүнийг Хятадд газардахад иргэний дайнтай тулгарсан бөгөөд эхний жилээ тэнд өөмөө самун ихтэй түүнийг өгтөв. Тейлор 1855 оноос эхлэн Шанхай хотын ойр орчим 18 удаа сайн мэдээний аялал хийж хүмүүст үйлчилж эмчилгээ үзүүлв. Хүмүүс түүний таатай хүлээж авдаггүй байв. Тейлор хаач явсан өмсөн хар болтойноосоо болж өөрийг нь хүмүүс хард чүтгэр гэж хэлдгийг сонсоод тэр даруй Хятадын уугуул үндэстний хувцас худалдан авч толгоон өсний урдах хэсгийг хусуулан тэдэнтэй адил болохоор шийдэж улмаар өмнө дэгдээлгүй хүмүүсийг цуглуулж чадсан. Үүнээс өмнө тэрээр Шанхай болон түүний иргэн тойронд Хятадын сайн мэдээний олон мянган тохимол болон Библийн номуудыг тараасан. Тэр Шанхайд байх хугацаанд Хамбан хэмээх Хятад хүүг мөн өргөн авч асарч байжээ.
Шотландын евангелист, Английн Presbyterian илгээлтийн эзэн Уильям Бернс Шантав хотод үйлчлэх үед хэсэг хугацаанд Тэйлор түүнтэй нэгдэв. Түүнийг явсан хойгоор шанхаад үлдээсэн эмнэлгийн бүх багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд нь галд шатсан болохыг олж мэдэв. Тэр үргэлжлүүлэн 1856 оны 10 сард Хятад даяар илгээлтээ үргэлжлүүлсэн ч дээрэмчтэй тааран бүх өмч хөрөнгөө дээрэмдүүлв. 1857 он гэхэд Нэмбо хотод нүүсэн Тэйлор Жорж Мюллерээс загтал хүлээн авснаар найдвар дүүрч Нэмбо эрхэм зорилго нэртэй нийгэмлэг байгуулж түүнтэй 4 Хятад ир нэгддэг. 1858 онд Тэйлор Малайзийн Пенанг хотод Хятадын анхны илгээлтийн эзэдийн нэг Самуэль Дойрийн өнчин охин Мари Жейн Дойртой гэрэлдэг. Хайдсан Маритай Нэмбо хотод танилцаж Мари Хятадын анхны эмэгтэй илгээлтийн эзэдийн нэг Мэри Энн Элдерсигийн удирддаг охидын сургуульд ажиллаж амьдарч байсан бөгөөд тэд тентэх Британий консулын газарт гэрэлжээ. Гэрэлсэн хосуудын хувьд Нэмбо хотод амьдарч байхдаа Тянси хэмээх хүүхэд үргэж авсан. Тэд өөрсдийн хүүхэдтэй болсон ч 1858 оны сүүлээр нас барсан. 1859 онд тэдний анхны хүүхэд Грейс мэндэлжээ. Түүнийг төрсний дараах нь Тэйлорыг Уильям Паркерийн удирдаж байсан Нэмбо дахь эмнэлгийн үйл ажиллагааг бүрэн хариуцах болдог. Эрүүл мэндийн асуудлаас болж 1860 онд Тэйлор гэр бүлийгээ хамт Англид буцаж ирэхээр шийджээ. Тэйлорыг Нэмбо дахь Бриж Стрит чуулганаас охин Грейс болон Ван Левжин хэмээх залуугийн хамт юбилей хөлөг онгоцоор Англи руу буцаж ирэв. Тэйлор Англид байх хугацаанд чуулганы илгээлтийн нийгэмлэгийн Фред Гогтой хамтран Британийн болон гадаадын Библийн нийгэмлэгт зориулан шинэ гэрээг Нэмбо аялгау руу орчуулсан. 1862 онд Лондонгийн Хатан хааны эмнэлэгт их барихаар курст суралцаж дипломо хамгаалсан. Мөн гэргийн Маригийн тусламжтайгаар 1865 онд Хятадын оюун санааны хэрэгцээ хэмээх ном бичсэн нь Хятад улсыг хайрлах сэтгэлийг төрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Үүний үр дүнд илгээлтийн талбарт сайн дурынхан гарч ирж эхэлсэн. Тэдний анхных нь Джеймс Мэллоуз юм. Тэрээр Британий арлуудыг тойрон аялж чуулган, конференцэд номлож Хятадын хэрэгцээг танилцуулж байв. Үүний хажуугаар Лондонгийн зүүн дэх нэгэд шоронд үйлчилж байсан. Энэ хугацаанд тэрээр Чарльз Хэден Сполжен пастортой дотн нөхөрсөг харилцаа тогтоож Сполжен насан туршдаа түүний үйлчлэгийг дэмжих болсон. 1861-аас 65 онд Herbert, Taylor, Frederick, Samuel, Jane гэх хүүхдүүд төрүүлжээ. 1865 оны 6 дугаар сарын 25-нд Брайтон хотод Тэйлор Хятадын сайн мэдээ хүрээгүй мужуудад сайн мэдээ түгэх SIM буюу Хятадын их газар дахь илгээлт нийгэмлэг байгуулахын төлөө Бурханд өөрийгөө зориулж эхэлжээ. Удалгүй тэрээр William Towns Berger-тэй хамтран төлөөлөгчийн газраа байгуулж 1 жил хүрэхгүй хугацаанд тэд 21 илгээлтийн эзэдийг хүлээн авч 1866 оны эхээр Тэйлор байгууллагынхаа тухай зорилго үнэт зүйлээ гаргасан байна. Тэйлорын гаргасан загвар нь итгэл үнэмшлийн илгээлтийн сонгодог хэлбэр болж CIM-ийн үндсэн үнэт зүйл болж чадсан. Түүнээс бид нар дурдвал CIM нь Хятад улс дахь тулгамдсан хэрэгцээг гүн гүнзгий мэдэрч Христийн хайр болон түүнийг ирэх хүртэл итгэл найдвар өвөрлөн сайн мэдээг бүх үндэстэн тунхаглах, түүний зарилгийг дуулууртаа дагахыг чин сэтгэлээс хүсч байгуулагдсан. Үүний зорилго нь Бурхны тусламжтайгаар Хятад дахь бүх бүс нутгийг хамарсан илгээлт болон орон нутгийн ажлын байрны тусламжтайгаар Христ дахь Бурхны хайрын тухай авралын сайн мэдээг Хятадууд хүргэх явдал юм. Илгээлт нь евангелист чиглэлийн Христ итгэгчдийн гишүүдийг хамааруулна. Шинээр хамтарч ажиллах байгууллагатай хамтрахдаа дотоод журмыг ашиглана. Илгээлтийн ажилд зохих шаардлага хангасан хүн бүх дүрмийг хүлээн зөвшөөрөх. Илгээлтийн эзэд хангамжийн хувьд Бурхан түшиглэх ёстой. Илгээлтийн эзэн нь их эзний хүмүүсийн хүсэл зоригийн өргөлөөр бүхэлдээ дэмжигддэг. Үйлчлэлийн хэрэгцээг Бурханы өмнө залбирлаар тавьдаг бөгөөд хувийн хүсэлт, хувийн ашиг сонирхлыг дэмжихгүй. Өртөө байханд Бурханаас бүрэн хамааралтай байх зарчимд нийцгүй гэж үзэн хүлээн авсан хэмжээнээс илүү зарцуулахгүй байх. 1866 оны 5 сарын 26-нд Англи 5 орчим жил үйлчилсэний дараа Тэйлорын гэр бүл цай зөвөрлөгч онгоцоор
Ламер Мюррийн гишүүд хэмээх шинэ илгээлтийн багийн хамт Хятадыг зорив. Өмнөд Хятадын тэнгис болон номхон далайд хөлөг онгоц сүүрх шахсан боловч 2 удаагийн хар салхины үеэр тэд амьд үлджээ. 1866 оны 9 сарын 30-нд Шанхайд тэд 9 минут хүрч ирэв. Хятад руу илгээсэн илгээлтийн хамгийн том баг ирсэн. Шанхайд тэдний өмссөн хувцас гадаад байдлаар их ярих болж, Хятадууд дунд CIM шинэхэн нийгэмлэгийн талаар зарим нэг шүүмжлэл хүртэл гарч эхлэв. Тухайн үед зарим илгээлтийн эзэд Хятад хувцас өмсөж тэдний соёлд нээлттэй ханддаг байсан. Харин зарим илгээлтийн эзэд Британий арга барилаа хадгалахыг эрэлхийлэх үед Тейлор өөрсдийн хүрхийг зорж буй хүмүүсийн соёлыг дагахад бэлэн байсан тохиолдолд сайн мэдээ Хятадын газар нутаг дээр үндэслэнэ гэдэгт итгэлтэй байв. Тэрээр Илч Паулын жишээгээр илгээгдэгчид бид бүх зүйлд хятадууд шиг болж ямар ч хамаагүй аргаар нэг хүнийг ч болтугай аврах болно гэж нотлохын төлөө хичээдэг байв. Тэд дайны хүлд нэрвэгдсэн Ханжоу хотод анхны сурчлыг бий болохоор Хятадын их сувг руу явжээ. Тейлор маш их эмнэлгийн ажил хийж өдөр бүр хуваарийн дагуу ажиллахаас хэтэрсэн олон цагаар ажиллаж их ядардаг байв. Хэдий тийм байсан ч түүн дээр олон зуун хүн ирж сайн мэдээ сонсож эмчлүүлэхээр ирсээр. Энэ үеэр Ламер Мюррийн багийн дотор зөрчилдөөн нь тэдний үйлчлэлийн явцад нөлөөлж байсан боловч 1867 онд Тейлорын охин Грейс менингитээр нас барахад тэд хэсэг хугацаанд хоорондоо нэгдэж Тейлор бусад илгээлтийн багийнхандаа охины энэ үйл явдлаас илүү та нарын сэтгэл санаа илүү чухал шүү гэж багаар нэгтгсэн байдаг. 1868 онд Тейлорын багийнх нь шинэ ажил эхлүүлэхийн тулд Янжоу руу илгээгчдийг цуглуулав. 1868 онд Янжоугийн өмнө үеэр тэдний нийгэмлэгийн газар халдлагад өртөж, дээрэмдүүлж, шатаагдаж, янз бүрийн асуудал үргэлжилсээр байв. Хэдийгээр хүчирхийлэлд өртсөн ч, шархсан ч нэг ч хүн амиа алдсангүй. Харамсалтай нь эдгээр Британий иргэд рүү дайрсан хятадууд олон улсын дургуутлыг хүргэсэн. CIM нийгэмлэг болон Тейлорын бараг энэ дайныг эхлүүлсэн гэж Британий хэвлэлд хүртэлт шүүмжлээд авсан. Тейлор хизээч тэнгисийн цэргийг хөндлөнгөөс оролцох хүсэлт гаргаагүй ч Их Британий парламентэд зарим мэдээлэл сенсацаас болж бүх илгээлтийн эзэдийг Хятадаас гаргахыг уриалав. Гисэг хэдий ч Тейлорын багийнх нь тэр жилийн сүүлээр ажлаа үргэлжлүүлэхээр Янжоу руу буцаж ирсэн бөгөөд олон хүн Христэд итгэх болсон. 1869 онд Тайзанд нэгэн номлогч Хенри Лоугийн Христ бол бүх зүйл хэмээх ном өгсөн нь түүний хувийн ариун байдлын тухай хэсэг нь маш хүчтэйгээр нөлөөлсөн. Эзэн Есүсийн хүлээн авснаар ариун амьдрал эхэлдэг. Би эзэн Есүсийн нандинаж байсан ариун байдалд ариунаас ариунд урагшлах нь чухал юм. Би эзэн Есүсээс өөр ариун бүрэн дүрэн нэгэн байхгүй гэдгийг би үргэлж санах болно. Христ дотор тасралтгүй байх тухай энэхүү шинэ ойлголт нь түүний насан туршид нь хадгалагдсан үлдсэн байдаг. 1868 онд Тейлорын гэр бүлд өөр нэгэн хүүхэд мэндэлсэн. Түүнийг Чарльз гэдэг. Түүний амьдралд олон зовлон бэрхшээлүүд үргэлжилсээр байв. 1868 онд Тейлорын гэр бүлд Чарльз мэндэлсэн бөгөөд 1870 онд Тейлор эхнэрийн хамт 3 хүүхэдтэй Англи руу явуулах хэцүү шийдвэр гаргажээ. Тэр жилийн 7 сард Мариан дахин төрсөн боловч хөхүүлж чадаагүй улмаас 2 7-ны дараа хоол тэжээлийн дутагдлаас болж нас оржээ. Мари өөрөө хэд хоногийн дараа нас барсан бөгөөд үхлийн шалтгаан нь холер байсан юм. Түүний үхэл Тейлорыг гүн зочирдуулсан бөгөөд 1871 онд түүний биеийн байдал уламд ордож тэр жилийн сүүлээр Англид буцаж ирээд эрүүл мэндэд анхаарч үйлчлэлээ цэгцлэхэд хүрэв. Англид буцаж ирээд Тейлор 1866 оноос хойш хамтран илгээлтээр ажиллаж байсан Жейн Фолдингтэй гэрлэжээ. Хайзан Жейний хоёр 1872 оны сүүлээр Хятадд буцаж ирэв. 1873 онд Жейний хоёр ихэр хүү охин хоёрыг төрүүлэх үед Нанжин хотод байсан юм. Харин 2 жилийн дараа Тейлорынх илгээлтийн нарийн бичгийн дарга болон тэдний хүүхдүүдийн асран хамгаалагч Эмили Блачли нас барсан учраас Англи дахин буцаж ирэхээс өөр аргагүй болов.
1874-75 оны өвлийн улирал Тейлор Хятадд байхдаа усан онгоцон дээрээс унж бэртсэний улмаас маш их завиурлах болжээ. 1876 онд Хайдсан Тейлор Хятадд буцаж ирэхэд Жэни хүүхдүүдтэйгээ хамт Англид үлдсэн. Яг энэ үед Англид Хайдсаны сайн мэдээний үйлчлэл нь алдартай Киркэчн Стедийн гэр бүлийн гишүүдэд гүнзгий нөлөөлсөн бөгөөд үүний үр дүнд ах トゥ гурав нь өөрчлөгдөж тэд Христэд гүн гүнзгий итгэлтэй болсон. Тэдний нэг болох Киркэчн Чарльз Дүүд Кембрижийн их сургуулийн бусад найзуудтайгаа хамт Хятад руу илгээлтийн эзэн болохоор шийдвэр гаргадаг. 1876-аас 1878 онд Тейлор Хятадын дотоод нутгаар аялж илгээлтийн газруудаа нээжээ. Учир нь 1876 оны 9 сарын 13-нд Их Британи Хятад хоёрын хооронд байгуулсан Чефогийн конвенцэд гарын үсэг зурснаар боломжтой болсон бөгөөд Хятадын дотоодод хууль ёсны илгээлтийн үйл ажиллагаа явуулах боломжтой болсон юм. Энэ боломжийг ашигласан гэхэд хэлцдэггүй. 1878 онд Жэни Хятадд эмэгтэй илгээлтийн эзэдийн үйлчлэлийг дэмжихээр ажиллахаар буцан ирдэг. Тэдний хүү Эрнест Хэмилтон Тейлор 1898 онд Хятадын дотоод дахь илгээлтэд тэдэнтэй нэгдэж амьдралынхаа ихэнх хугацаанд илгээлтээр тэдэнтэй үлджээ. 1881 онд гэхэд CIA-д 100 илгээлтийн эзэд нэгдсэн байв. Тейлор 1883 онд Англид буцаж ирээд Хятадын төлөө олон илгээлтийн эзэдийг элсүүлж Хятадд буцаж ирээд нийт 225 илгээлтийн эзэн 59 чуулган эхлүүлв. 1887 онд илгээлтийн эзэдийн тоо дахин 102-оор нэмэгдэж 1888 онд Тейлор Америкийн нэгдсэн улсаас 14 илгээлтийн эзэн авчирчээ. Тэрээр Америкийн нэгдсэн улсад олон газраар аялангаа илтгэл танилцуулга хийж байсан. Тэр дундаа Сайрус Скофилдтай нөхөрлөж Ниагара Библийн баг хурал дараа нь Тейлор Чикагод зочноор Мүүдигийн чуулганд үг дамжуулсан. Үүний дараа Мүүди Скофилд нар Хойд Америкээс CIA-г идэвхтэйгээр дэмжих болов. 1897 онд Хайдсан Мэри хоёрын амьд үлдсэн ганц охин Мария Венжао хотод нас оржээ. Тэрээр богино нассан хэдий ч олон хятад эмэгтэйчүүдийг Христ итгэхэд чухал үүрэг гүйцэтгсэн. 1900 оны үед Недохемийн бослохоос болж илгээлтийн ажилд тасалдсанд Тейлорын сэтгэлийг маш их зовоож байсан. Гэвч нөгөө төгөр тус бүс нутагт илгээлтэд оролцох Хятадын дотоод дахь илгээлтийг ажилд нь нэмэгцээр байв. Хэдийгээр CIA Хятад дахь бусад илгээлтийн байгууллагуудаас илүү их хохирол амссан ч тухайн үед 58 илгээлтийн эзэн 21 хүүхэд нас барсан. Тейлор Христийн илдэг дүлгөөн төвчээрийг харуулахын тулд эд хөрөнгө амь насаа алдсны төлбөрийг хүлээн авахаас татгалцсан. Түүнийг зарим хүмүүс шүүмжилсэн ч Их Британи дахь гадаад иргэн яам сайшааж Бээжин дэх элдсэн сайдаар дамжуулан CIA-д 200 фунт стерлинг хандивлаж багтан биширч хүндэтгэж байгаагаа илэрхийлв. Тейлорын энэ үйл явдал хандлага олон зуун хятадуудын сэтгэлийг ч бас хөдөлгсөн. Эрүүл мэндийн асуудлаас болж Тейлор их нэртэйгээ тэтгэврт гарахаар Швейцарт үлджээ. 1900 онд Дэгсон Эдвард Хост CIA-ийн ерөнхий захирлын үүргийн гүйцэтгэгчээр томилогдсон бөгөөд 1902 онд Тейлор албан ёсоор ажлаа хүлээлгэж өгсөн. Түүний эхнэр Жэни 1904 онд Швейцарын Лес Чавалерс хотод хор тавдраар нас баржээ. 1905 онд Тейлор 11 дахь удаа буюу сүүлчийн удаа Хятадд буцаж ирэв. Тэнд тэрээр Янжао, Жэнжан болон бусад хотуудад очиж Чанша дахь гэртээ ном уншиж байгаад гэнэт нас оров. Түүнийг анхны эхнэр Маригийнхаа хажууд Жанжан дахь хөх мөрний ойролцох Английн эзэмшилд байсан жижиг оршуулган газарт оршуулжээ. 1960-ад онд үйлдвэрийн барилгууд булшны тэмдэглэгээг устгасан байдаг. Гэсэн хэдий ч Хайдсан Тейлорын тэмдэглэгээ олон жилийн турш орон нутгийн музейд хадгалагдан үлджээ. Түүний ач хүү Джеймс Хайдсан Тейлор 3 тэмдэглэгээг олсон бөгөөд 1999 онд Хятадын орон нутгийн чуулганы тусламжтайгаар барилга доторх дурсгалын чуулгыг дахин босгов. Хайдсан Тейлорын итгэлийн илгээлтийн эхлэл нь өнөөг хүртэл Евангелийн чуулганууд дундах
өргөн үр нөлөөг үзүүлсээр байгаа. Түүнийг нас барсны дараа CIM дэлхийн хамгийн том протестант илгээлтийн агентлаг гэдгээрээ алдартай болсон. Хейдсэн Тейлорын намтар үе үеийн Христ итгэгчдэд түүний үйлчлэл золиослын үлгэр жишээг дагахад сүнслэхээр нөлөөлсөөр байна. Тэдний заримаас дурдвал олон улсын сайн мэдээг түгээгч Билли Грэхэм, Луис Палау, энтгэгт илгээгдсэн Эми Кармайкл, Олимпийн алтан медальт Эрик Лидл, 20 дугаар зууны номлогч, Библи судлалын нөхрөлийг үүсгэн байгуулагч Жим Элиот гэх мэт. Кеннет Сколлаторет Хейдсэн Тейлор бол бүх цаг үеийн хамгийн агуу илгээлтийн эзэдийн нэг мөн. 19-р зуунд Хятадд ямар нэгэн зорилгоор ирсэн хамгийн нөлөө бүхий гадаадын 4-5 хүмүүсийн нэг юм а гэж бас дурддаг. Ингээд та бүхэндээ Хейдсэн Тейлорын намтар түүхээс хуваалцлаа. Та бүхэн Тейлор шиг Бурханаас өгсөн хүсэл мөрөөдлийнхөө төлөө урагшилж амьдрахыг хүсэн өрөөж байна.